аймгийн хувьд бол хэмжээнд сүрээгийн өвчлөл бол улсын хэмжээнд өндөртэй аймагуудын нэг байгаа. За сүрээгийн шин тохиолдол бол жилдээ сүүлийн 3 жилийн дунджаар бол 100 гаруй тохиолдол бол шинээр бүртгэгдэж байгаа. За энэ шин тохиолдлын маань 60-аас 70% нь бол 16-аас 45 насны ханд илүүтэй тохиолдож байгаа. За энэ сүрээгийн өвчлөлтөд тэмцэх, за бууруулах, сэргийлэх ажлыг бол сумдын эмч мэрэгчдийн холбоо халдвар төвчин судлалын үндэсний төвтэй хамтраад сумдын засаг дарга нар шийдвэр гаргагч төвшний болон сумдын эрүүл мэндийн төвийн эрхлэгч, за аймгийн удирдлагуудтай хамтарсан энэ сургалт семинарыг бол одоо аймгийн хэмжээнд зохион байгуулсан. За мөн нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран одоо сургагч багш бэлтгэж, за сүрээгийн сайн дурын ажилтнуудыг бэлтгэх юм сургалтуудыг бас зохион байгуулсан байгаа. За одоо өнөөдрийн энэ зохион байгуулж байгаа шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлэе гэдэг энэ үндэсний зөвлөгөөний сургалт семинарын маань дараа бол одоо энэ орон нутгийн засаг захиргааны дэмжлэг нэмэгдэж, за салбар хоорондын хамтын ажиллагаа сайжирч одоо сүрээгийн өвчлөл тэмцэх, сэргийлэх болон одоо энэ сорьц тээвэрлэх, тогтолцоог бэхжүүлэх энэ ажлуудыг бол одоо хамтран зохион байгуулж ингэж хийнэ гэдэгт бол одоо бас найдаж байна. За ингээд сүрээгүй ирээдүйн төлөө хамтдаа энэ сургалт бидний зорилго бол одоо хэрэгжиж ажиллах байхаа гэж найдаж байна.